Төрийн тахилгатай алтан хөхий болон хархираа, цам гарав гэсэн 3 том уулын дундах намирын уудам хөндийг эзэгнэнхэн оршдог газар бол Увс аймгийн Өмнө Говь сум. Мал аж ахуй голлон эрхэлдэг энэ сум Урянхай, Казах, Өөлд, Мянгад, Дөрвөд, Баяд, Сартуул, Хотон зэрэг олон ястан амьдардаг сумуудтай хилэлдэг цор ганц сум юм. Магадгүй ийм олон ястантай хилэлдэг сум өөр хаанч байхгүй үз. Увс аймгийн Өмнө Говь ардын хувьсгалын дараа төвхнүүлсэн засаг захиргааны нэгжээр Баян Чандман уулын хошууны Өлзий жаргалант уулын сум болон 1924 онд байгуулагдаж улмаар Өмнө Говь сум болжээ. Тухайн үед 1000 гаруй өрхтэй, 5000 гаруй хүнтэй, 300 мянга гаруй малтай хамгийн том сум байсан гэдэг. 1940 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газраас 154 айлд 1000 малтны шагнал өгсөний 21-ийг нь энэ сумын малчид хүртэж байсан бахархам түүхтэй юм. Энэ нутаг малын буян хурсан газар юм. Түүнээс хойш энэ нутгийн мал 356 мянган толгоогоос давтлаа өсөж 100 гаруй мянгад малчин төржээ. Одоо Өмнө Говь сум хонин сүрэг өсөж бом хүрчээ. Намир гол 100 гаруй км урсаар хар ус нуурт цутгадаг. Хархираа нурууны зүүн өмнө хажуу 3000 м өндрөөс их авдаг дунд гол бол намир голын эх юм. Дунд гол уулын ширүүн урсгалтай бөгөөд жидийн орой орчмоос доош орлогын гол нэртэй болдог. Орлогын гол 500 милийн унал бүхий хөндөгөөр уруудан урссаар намир гол болдог ажээ. Тус сумын намирын хүрээ Увс аймгийн 8 том хийдийн нэг байсны дээр энэ сумын нутаг Ховд голын хөвөө Мунжив гэдэг газар Ховдын хүрээ хэмээх том хийд бас байжээ. Тус хүрээ цэвэр цэмцгэр хот байгуулалтын үзэмж төрхөөрөө тухайн үедээ Монголдо тэргүүн зэрэгт байсан тухай тэр үеийн жуулчид бичиж үлдээжээ. Дамбижа энэ нутагт өөрийн төрийг төвхнүүлж байснаас үзвэл уг нутагт эрт цагаас хүн зон цугларн суурьсны гэрч юм. Өдгөөч Дамбижагийн тойр нууцлаг түүх хүүрэлсээр Ховд голын намуухан урсгал чагнанхан чимээгүйхэн оршсоо. Алтан хөхийгөөс зүүн хойш сунаж тогтсон 2400 м орчим өндөртэй Улястан шилээс салбарласан 30 орчим км урт хүрэн улаан уулыг Яргайт гэх бөгөөд хаа газар байдаггүй яргаагаар бүрхэгдсэн нуруу учраас Яргайт хэмээн нэрлэгдэж иржээ. Баруун биеэр нутагтай айлууд энэ нутагт уулаа тойрон нүүдэлж амьдардаг бол зүүн биеэр нутагтай айлууд хөх орой, шар бүрд, буурал, ёлын өвөр биеэр ихэвчлэн өвлжих бөгөөд зарим нь хашхын хөтөл давханч бий. Хавартаа бол ус нуурын хөвөө хүртэл бараг 200 км хол нүүдэлдэг. Ус нуураа дагаад олон төрлийн ургамал ургадаг болохоор усны шуудын нүүдэл дайрч өнгөрдөг. Бүр зусдаг, жигүүртэн шуудаас гадна ховордсон ан амтан ихтэй. Үнэр анхлам, үзэмж тансаг ургамалтай, байгалийн цогц үзэсгэлэнт нутаг юм. Говийн хуурай сэрүүн уур амьсгал, салхины хүч дулааны горимоос хамаарч, ой модон намхан, тачир, сэрэг аж. Зуутраг, зөөд, тугтан, тайчууд, шангас, борлог, хошууд, хуралган, бөхнүүд, бөгүүд зэрэг овгнууд зөнхлөн амьдардаг ажээ. Зоригт хан содном жамцсан их тугтан, баг тугтан, замп, хашиг, хотон, зуутраг, хондго, чөөчг, таргад, жис, яргаан зэрэг 10 хэдэн албаттай байсны нэг яргаан албат буюу яргаатынхан цэцэн цэлмэг, шооч, дуучаараа алдартай хүмүүс байжээ. Социалист нийгмийн үед далан хэл мядаг гэж өрөөл магтаал дуу шүлэг хошин яриагаар нутгийн олноо баясгаж явсан алдартай хүн байсан бол одоо Намсрай, Даш Цэрэн, Насан Баатар зэрэг авьяас бэлэг дэлгэрсэн эрс айл айлын найрыг хөгжөөж явхаас гадна хүүхэд багчуудад нутгийнхаа уртын дууг зааж сургаж яваа сайхан сураг байна. 360 их дөрвд ардын урт дуу байдаг. Морины дуу гэхтэл 13, түүн дотор зөвхөн хээр морины тухай дуу 13 байдаг гэнэлээ. Товчхоноор хэлэхэд нэг их дуу дотроо 13 дуутай гэсэн үг. Энэ жишгээс харахад угаас энэ нутаг урлаг соёлын бэлэг авьяасын ундрмал нутаг юм.
Монгол төрийн 13 сайдын өлгийн нутаг Өмнө говь сумаас төрсөн нийгэм улс төрийн нэрд зүтгэлтэн бугын диждийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Нутгийн зөвлөгийн дарга Баатрин Эрдэнэ сүрэн, сангийн сайд асан дипломатч Эрдэнийн Бямбажив, цөмийн энергийн газрын дарга Норвегийн Тэгш баяр, ТЭЦ 4 компани захирал Батсүхийн Цэвэн, төмөр замын үйлдвэрчний эвлийн хуруунд дарга Хомбрын Эрдэнэ, Улс аймагаас сонгогдсон улсын хурлын гишүүд хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Улсамгийн Өмнө говь сумын төвд яруулдар 90 жин зориулж, төрлөх хүүгүү сайхан утга хүссэн дан зориулж, олон сайхан зүйлийг хийж бүтээсний нэгэн зүйл яахын аргагүй. Өнөөдөр та бидний хүндэтгэн цэцэг өргөх гэж байгаа бүгд наримдах Монгол ард улсын нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдагсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн хорндоо генерал Бөгийн дижидийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөх эрхэм үйл юм аа. Одоо манай орны бүтээн байгуулалтанд өөрийнхөө хөв нэмрийг оролцож яваа залуучууд энэ дижидгой шиг улс их орны төлөө, улс их орондоо юм бүтээхийн төлөө дижидгой яг хол минер хөөгд яг хол гэдгээс өмнө улс их орн минь яаж хөгжих вэ гэдэг ийм сэтгэл юуны урд сэтгэлд нь бууж байдаг. Ийм хүн байсан ингэж ярьдаг байсан. Ийм учраас дижидгой шиг ийм үлгэртэй залуучууд одноор төрөөсөө Өмнө говь сумынхан төрүүлсэн морь төрөө бүхийн байг гэхээсээ илүүтэйгээр ирээдүйн хойч үеийнхэн сурч амьдрах эрүүл орчин, оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийлээ. Юуны өмнө эднийхэн ногоон сум, ногоон сургууль боллоо. Улаанбаатар хотод их нутгийн зөвлөлийн усан ориглуур, номын сан бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн цогцлбор сумандаан барьж өгсөн бол Эрдэнэт хот дахь Монгол живийн байгалмаа даргатай нутгийн зөвлөлийн үдэл дугталтын самбарыг цогцоор нь өвөрмөц шийдлэр хийж нутаг орныхон босгод хотхыг нэлээсэй. Увс дулааны станцын захирал Сүрмажив төрлөх сумандаан жудоо бүхийн дэвжээ бэлгэлсэн зэрэг нь өмнө говьчуудын хүүхэд багчуудын төлөө хийсэн гэгэн үйл хэрэг байлаа. Та бүхэн Улаанбаатар хотын татдаг өмнө говь сумын нутгийн зөвлөлийн одоо сэтгэл шингэсэн энэ бидийг гардуулан өгөхөд бэлэн боллоо. Тэгэхээр бид бас энэ хүрээлэн гээч үеийг байгуулалтаа их олон зүйлийг бодсон юм аа. Айлууд манай сумын олон хүнд хүртээлтэй бас орон нутагт байдаггүй тийм үйлчлэг буулгах зорилгоор энийг байгуулсан. Тэгэхээр энэ хүрээлэн байгуулалт бас дутуу байгаа. Үнэхээр бас ориггүй ажил байд юм байна. Нэгэд амжилт хийгээс өөр арга байдгүй юм байна. Буцах зам байдгүй юм байна. Тэр зураг тавигдсан байна. Тэр талбай дээр одоо 60 сая төгрөгийн төлөвлөлтөд номын сан музей байгуулагдсан. Тэгээд тэрэн дотор бол одоо бас компьютерийн кабинет байгуулагдсан. Эрхэм хүндэт өмнө говьчуудаа хүндэт очтоо. Өнөөдөр манай хөвгөн яриа улдур 90 жилийн байгаа хөдөлгөөн хөтөлийн өндөр амжилтаар тэмдэглэж байгаа өмнө улс сумын төв намир хотод үнээр одоо баруун бүсгүүд баг Монголда байхгүй тийм сайхан цогцлоор цэцэрлэг түрээлэн ашиглалтанд хүлээж авч байгаадаа өмнө говьчуудад туйлын их баяртай байна. Энэ сайхан цэцэрлэг түрээлэн байгууллагад Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Эрдэнэ сүрэн дарга тэргүүлэгчид нутгийн зөвлөлийн гэдэгтээ олон сайхан гишүүд, залуучууд, бизнесмэнүүд үнэхээр одоо сэтгэл зүтгэл гаргаж оролцсон гэдгийг энэ ташимд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Энд одоо ойрын биеэр хаврын одоо халуун сат хаврын хуураа өдрөлдөрч 60 гаруй насны одоо гамдарч авах хүн ойрын биеэр зураг төсвийг нь өөрөө мөн төлөвлөгөө зохион суманд өгч. Дээрээс нь Цэдэн болын баяр сайхны залуу бизнесмен залуу өөрөө ирж энэ ажлыг бүгдийн өдөртөн зохион байгуулан бариулж. За дээрээс нь манай сумын чулуун гэдэг хүн бол хариуцсан ажиллаж. Дээрээс Эрдэнэ сүрэн сайд ойрын биеэрж мөнгө ногоом одоо ойрын биеэр өдөртөн суулгаж. Ингээд одоо олон сайхан хүмүүс одоо ингэж
сэтгэл зүрэг гаргаж бид бүхэн үнэхээр одоо олон хүнд ашиг тусдаа сайхан зүйл хийсэн. Бид бүхэн үнэхээр одоо бахаад баярлаад ханахгүй байна. 60-100-ийн хэмжээтэй газар дээр одоо цэцэрлэг хүрээлэн байгуулахаар зураг хийгээд ажил одоо хийлгэсэн. Усан оргилууртай, спортын талбайтай, гүйлтийн зам дугуй оройлох одоо хүүхдүүд залуучуудын одоо гүйлтийн замтай, за ногоон байгууламжууд, за сүйдрэгчүүд, явган зам талбай, номын сан музейн барилгыг бас тэнд байрлуулах шийдсэн. Ингэж л орчин үеийн төлөвлөлттэй тийм цэцэрлэг хүрээлэн байгуулагдсан. За ингээс яг сая хүлээлгэж өгөө бид наадмынхаа нээлтэн дээр нээлт хийхин өмнө бид нар хүлээлгэж өгөөд одоо ингэ явцгааж байна. 90 жилийн өмнө нутгийн зөвлөлийнх нь одоо эрвэхээр ажиллацгаалаа. Манай сумчин бас онцлогтой Баруун 3 аймгийн яг Зангилал цэг дээр байдаг юм л да. Тэгэхээр Баруун 3 аймгийн Зангилал цэг дээр ийм одоо ус оргилууртай зогсолбор барина гэдэг бол бусад газруудад үлгэр жишээ болох болов. Гарт баригдаж нүдэнд үзэгдэж боттой байгуулалтын ингээд хийснээр бас онцлогтой юм л да. Хүний бага насанд хамгийн гоё юм цогцолж байгаасаа гэсэн санаа бас явж байгаа. Магадгүй энэ өдөр энэ сайхан бүтээн байгуулалтыг үзээд олон жилийн дараа бол миний бага нас тэр цэцэрлэг түрээлэнгээс эхэлж ирсэн шүү дээ гэдэг. Ийм сайхан юм бас байгаасаа. Нархур тэгшэрсэн зунаар хайргийг шиг хосолж нархур тэлэлж магдаг наадмын өгдөө сайхан уян дээр бүдгмөрт нэрэгцэж унсан хүүхдийн ийм гоц хуурайтан хадаж эрбэрэн тэгшэрсэн эрчүүд эд хаван гайхуудах энэ өдөр наадмын өдөр Yüzün erdim gaydar Yüzün kutupagan togan Ağrı olan kalıcı Yüzün sağan kutudan Tatlıda onun bir gücü Yüzün birlikte Senin mutkin adamı İhtiyacı bayna Монгол улсын хөтөлбөрийн баатар нацгийн буян жаргал Монгол улсын хөтөлбөрийн баатар Бадамын Жанцан самбуу аймгийн хурцарстан нацгийн тогтох жаргал улсын аврагмадчин ардын хурлын депутат Орчин Явун цагдаагийн хуранда байлдааны гавьяаны улаан тугийн одонд Цэрэнгийн Батчулуун сумын засаг даргаар 2 удаа сонгогдсон ажилласан аймгийн хурлын төлөөлөгч Эрчний Аваас уран нар төгөрөхөөс гүйцэтгэнэ. Айсгдан тэхмөний өр зүрхний дэнснээс бодрангуй цэнхэр орчлонгийн үр тэнгэрийн голтергоос алиглах хэмэрний задарсан ир хархан урсгалаас салиглах хэ дадаан омголон ур буурал савсалгаас баторшлын дуулыг эрихэм хүмүүн таны бадрангуй цагаан сэтгэл тань уухайлан өргий баторшгэ Хөндлөн улаан улсын хөвч гурвалжин шовхоос хөрсtöд дэлхийг ханзлан хүрхрэх хөхөмөрний төрлөгөөс хөлсөө агаарт шилгээх агсад мордын туранаас хүмүүний олон явдлыг хөх толбот
алтан урагтны мэлмид тань хөглөн өргий Баатар шигэ. Тэнгэрийн тамгатай яргаад хөрөм тийм бууцнаас тэнгисийн ирчтэй яруу намрын урсгалаас одон хээтэй явар эрдэн син хишгээс огторгүй далай яруу найргийн хилээр түүхийн хөрдний явдал холын хязгаарын хураангуйг төмөн эрхэмсэг ялдам тунгадаг сэтгэлтэй түүчэлэн өргий Баатар шигэ. Аамчта аавын Монголын өдөртөрөөс байгуулагдсны 224 Монгол байгууллагын анзуулан ардын үйлсийн 93 Усагийн нэмгүүсэн удгийн чуулгад гадуур тавдрасны өгөт 90-ийн ан баярын мэндийг өргөн дэвшүүлж мэдчилээ.
Улмын цогт 90 жилийн хаан төлөвлөж одрох гэж байна. За ирхэн хүндэт үзэгчдээ ардын өсөлтийн 93 жилийн гой үндэсний их баяр наадам. Улсаймгийн өмнө голсон уусч байгаа үндэсний түүхэд 90 жилийн ойцруулсан хүчтэй хэм Британы нэгэн даваа эхэллээ. Улсын арслан бүрэн төгсөлсөн харцаг бэмж улсын чигээр нэлэг улсын чиг алтсан улсын чиг баасан аймгийн арслан ганцраг аймгийн арслан ягмарч яв улсын чигээр нэлэг дарыг бөвчөөд Британы таваад гарч ирлээ. Улгийн баасан хөө гараарай. За бүрэн төгсөрсөн сэнжигний барьсан дээрээс сайд гутатсан дөрвөн мөслөөд давдаа. Баруун зүүн гараараа шилдээд баруун гараараа онгорсогны барьсан дээрээс араар хашиж хавсраад бэхэн даадаа. Улсаймгийн өмнө говьсон уусч байгуулагдсны 90 жилийн ойцруулсан хүчтэй хэм Британы нэгэн даваанд улсын арслан бүрэн төгс залуу гам бэлгээр хамгийн түрүүнд нэг давдаа. Аймгийн арслан Бадарштай мэлмэрч яв. Аймгийн зан Цэсүр театр сайхан. За Улсаймгийн зүүн говьсмын хриад Өгөөмөр Монгол компани уснуур дэвжээний үг Монгол улсын чин автас өх залуу өмнө говьсмын залуу аюулч яваар давдаа. За удацсан. Улсаймгийн тэсмийн хриад Батлан хамгаалах их сургууль төвийн бүсийн цахилгаан дамжуулах үндэсний шүлжээ компани үг Монгол улсын залуунаа чин төрөөгийн баасан гоо давдаа. Улсаймгийн төргөн сумын хриад уснуур дэвжээний үг аймгийн арслан их баяр давдаа. За дуудаан авахсаа давжуулда. За гамболдорсон дөрвөн барьстай гутатлаа. За далбаны хонгорсогны барьсан дээрээс за мэхэнгүүцэлээ. Энэ жил төрийнхээ их баяр наадамд одоо гамболдорсон 3 давж 4 даваанд өнгөрсөн жилийн улсын баяр наадам түрүүх эрхэм баяр аврагтай 4 даваанд одоо хүчилсэн барилдсныг таавхан сайн санаж байгаа. Дашним гараарай. Улсаймгийн тэсмийн хриад уснуур дэвжээний үг аймгийн арслан Ямба давдаа. Задуу ган доктор давж байна. Аймгийн арслан Ямбаттай барилдаг өмнө говийн түн баяр гараарай. За Улсаймгийн арслан Ямба давдаа. За Улсаймгийн тэсмийн хриад уснуур өхин дэвжээ Стивтрейд компани үг аймгийн зан Цэсүр давдаа. Гараад 35 жил болж байгаа. Тэгээд орон нутгатаа ирээд ангийнхан хөгшчүүл тэгээд ерөөсөө энэ наадмынх нь одоо ер нь тэгээд уур амьсгал нь их сайхан байна. Ёстой үгээр хэлхий аргагүй л гоё байна. Одоо тэгээд яг л энэ сумынхаа нутг руугаа ороод ирэхэд өөрөө ирэхгүй нулимс асгараад одоо ээж аавынхаа нутгалж ясан нутаг тэгээд л өөрийнхөө хөл нүцгэн харган түүж явсан, аргалал түүж явсан, малаа хариуж явсан нутгаа ердөө тэр чигтэн ердөө ингээл яг хянуу шиг нүдний өмнө өргүүгээл хачин сайхан байна одоо ердөө. За өмнө говьсмын 90 жилийн хувьд бол маш сайхан болж байна. Ингээд өнөөдөр одоо 90 жилийн хувьд улсаас одоо дөндөө олон өгчүүд ирсэн энэ тэндээс дөндөө олон уяач ирсэн маш сайхан наадам болж байна энд. Би 1980 онд шин зэрэг байгаад Орногов аймгийн наадамд очиж ирвэл анх аймгийн арслан тул хүрсэн.
тэрнээс хойш барилдаж яваад 86 онд Ус аймгийн наадамд барилдаж аймгийн урт талсан тул хүрсэн. 88 он хүртэл бол нэлээд сайн барилдсан. Тэгээ анх 88 онд үеийн 1940 жил яваад Усын заан тулгааг яг усын заан болоод ирсэн жил нь би шөвгөн дөрүүд шаячаад одоо дархаа аврах баян мөнгө аврахтаа одоо өдөр зөрүүнд үлдэж байсан. Тэр бол миний бас сайхан дурдахтай мөч байд юм аа бас. Төрлөх нутгийнхаа наадамд ирж ерхий хүүхдүүдтэйгээ ирж сайхан наадаж байна. Сны төвхдэрнэлийн хөвөр цэнгэрнат винзун далин дэргүү магнат осонгин лауссын харьяа дөрүдүр хасганстант осноор дэвчэнэ хмонгол синналуарслан горндох смаллаан дэвшмашхаа хэмшгтэргэн надондоодогч ангутан дилим майсханта алон төмөрдөн хагнда сантаадын ялгар шанд ширвс бүртэн дарсан энэ хөвөр цэнгэрнат миндагал жохрмардуулах шосхтөрөн нэр батсор туатар зэрэгт үнэн гоцод ангол синналар сүмөрндөгсөө Саймгийн алдар цолгоолчдын ургийн даваа эхэлнэ. Алдар цолгоолчдын арслан харцаг мачигууд хангар харцаг шүүхрийн дэвтэр дэвд дэвсээ барилданы дамарт хуржилдэ. Улсын арслан бүрэн дөг саймгийн ачнасан батыг улсын харцаг бэлбэж сумын зам мөнгөнийг улсын чигэрдүүдийг ангид чангалсгүй улсын чиг алдаасыг аймгийн зам давааныг улсын чиг баасыг сумын зам гэрдэг батыг аймгийн арслан бэлбэж аймгийн чиг баярыг аймгийн арслан ганц зэрэг аймгийн чин сосруурмыг аймгийн арслан оргилуулт аймгийн начмог баярыг аймгийн арслан инг баярыг аймгийн чин бат баярыг аймгийн арслан амболт аймгийн чин бат баярыг аймгийн арслан Дэмбай аймгийн чин Отхон Баатрыг аймгийн арслан Дэмбай аймгийн Замбаттулыг аймгийн арслан Дэмбат Улгисийн өмнө болсон хияд сүрлэг уулгам таны аймгийн чин Алтангэрдийг аймгийн зам цэсрэн сумын зам хамхуу аймгийн зам хоёр аймгийн чин Атсаяа амдаж өмнө болсон байгуулагдсны 90 жилийн өдрөөс хүчрүүлийн барилдаанд аймгийн харцаг хүрэлцэх аймгийн өсгөлөр начин хайдлаг нар тундаа Заавсын чингалтас хөрхөн барилдааны талбар голдог өсгөл сэрүүн барьцтай барилдан үргэлжсээр байна. За сэнжигний барьц зүүнгээр сэнжигний барьцад тавсан. За тэгмдад Монгол цэцэдлэг гүцэдэ. Улсын зүүн голсмын риад гомөр Монгол компани уснууд дэвжэлүү. Улсын залуу улсын чингалтас аймгийн зам давааны маар урагдаа. Улсын дэсмэн риад уснууд дэвжэлүү. аймгийн арслан нэгмэржව аймгийн чин ин баяраар уруудаа зайн баярсан үчингэр уруудавчвэн улс аймгийн давсмын хрият дулааны цагтран эстанс дөрөв бүрийн гомчид компани Монгол улсын тавьд гарсан бүрэн дөгс таваад тулсардаа за сэнжигний барьцан дээрээ сонгогдсон цацаад үлгэн гүцэдэ
Улс аймгийн цагийн сумын ирээд Монгол Улс Бэлтмэдийн уурхайчин төвчөнийг өгсөн харцаг бэлбэж улс аймгийн наран боловсролын ирээд Чонгор дээд сургуулийн бүг сумын зам мөнгөнөр гурав давнаа. За улс аймгийн баруун түрүүн сумын ирээд аймгийн арслан хан боловсролын тавыг үрдзахад өчрөвтөг өгөөд заин хоёрс тодорхойлж дөрөв юм. Улсын харцаг бэлбэж гурав даваад тогтоорё. Замсамгийн өмнө сумбай болдог төсний 90 жилийн ойд зориулсан өчигдөр Химбэрэтнаны урвын даваа хоёр өдрөөс их урвын даваагаар баяр наадмын удаачлага хийж байна. За ваасын гүначин их л урвын илтгэв баримттай улсын чинь за тохиолд адагдаж тавташдээс баруун хөлөө заа удаж араас тэврээц задрын гүйцэтэй. Улсын төсмийн ирээд төвийн бүсийн цагтхан дамжуулах хүндэсний шүлжээ компани усгал дэвчэний улсын задуунач төрөгийн баасан хүү үлгийн сүмийн ирээд улсын зан эрдэнэтээр гурвдаа. За уран баримтаа гэж гаргаж байна. Эрхэн үндэд наадамчдаа дөхийн шагналд ажиж байгаа ивэн тэтгэгчдийг дахин танилцуулъя. Ойн баяр наадмын хүчлэг хэм барилдаанд төрүүлсэн бүхийг аймгийн зан ажим агсны хань үр хүүхдүүд, үзүүрлсэн бүхийг аймгийн зан баярын пүрэв агсны үр хүүхдүүд, шөвгийн дөрөв төлдсөн бүхий шагналыг орлогогийн уугуул цэндийн дамиран агсан ноосоон тогтог агсны үр хүүхдүүд байлж байгаа бол өсвөрийн бүхий шагналыг Сүхэгийн сайн баяр чимэд дуржийн цэрэн надмад холоовогийн хонгорын даваа нэмнэр ивэн тэтгэж байгааг уламжлахад таатай байна. Улсын ачиг эрдэнэ байдаг өчигдөр Химбэрэтнаны урвын даваанд гансыг гэнэжсэн заахан зэрэг арслан аймгийн ачин сосор урмын зүүн хөдийг аваад хэлсэн цацадрыг хийжээ. Улсын аймгийн баруун түрүүн сумын ирээд өгөөмөр Монгол компани усгуур дэвжэнийг аймгийн арслан намсрын ган зэрэг аймгийн ачин сосор урмаар гурвдаа. За дуугаан афцад урвын даваачийн төргийн шуурхай болгондээ. За улсын ачин эрдэнэ мэдгийн хүү аймгийн ачин гансыг улсын ачиг эрдэнэ мэдгээр гурвдаа. За аймгийн арслан Нямбат өмнө гомсмын ирээд сүрлэгүүл компани аймгийн ачиг автын гэрднэр нэгэн тодорхойлж бүрөө баримтны тавын голдог өсөлтөд үжилж байна. Өмнө гомсмын 90 жилийн ойд зориулсан бүжигдгийн баримтаны нэгэн даваанаас дөрвөн давааны хооронд одоо бөхчүүдийн давсан давааны шагналыг хөдөлгөөнд бай концерт компани заграл Ёндон самбуу оршигын Ёндон самбуудаа ахт өнөрийг хаан ивент хийж байгаа. Улс аймгийн баруун түрүүн сумын ирээд аймгийн арслан Бадан самбуугийн амбууд өмнө гомсмын ирээд аймгийн ачиг Батхарын хөдөр гурав давлаа. Сая алтан гацраад авсан юм уу? Гацраад навсоо нэлгүй. Өмнө гомсмын хамгийн өндөр нас 85 настай. Тийм ээ. Сайхан нааж гин үү? Сайхан наадаж байна. Та нар яг баяраар алтан гацраад авч байгаа юм шиг малч үнэ үү? Малч гин. Удаас тавагийн гоо нэрддэг. Өмнө гомсмын хамгийн өндөр настай малч. Алтан гацраад сая ямар удаа авсан бэ? Өөрөө сайхан нааж гин. Сайхан нааж гин. Удаас таваагүй. Сумын наадам ямар санагдаж байна? Сайхан санагдаж байна. Тэгээ юу хэлмээр вэ үндэсний лээд? Одоо бэлтэж явах гэж байна. Орон нутгийнхаа баярт маш их сайхан баярлж байна. Орон нутгийн улс аймгаас гоё одсон би сайхан байхгүй баярлж. Эвээ бол цогдөг сайхан баярлж байна. Зууны мандаа бүтээн байгуулалт Эрдэнэ үйлдвэрт ажиллаж тэнд амьдардаг хүмүүс нутгийнхаа 90 жилийн ойд намрынхаа дэнж дээр ирээд нутаг усныхантайгаа уулзаад баяр наадмаа үзээд үнэхээр их багталтай сайхан байна. Энэ өмнө говь сум бол манай эхнэрийн төрсөн нутаг. Бас миний ээжийн нутаг. Тэгээд одоо энэ нутгийнхаа ойд бас бид бүхэн сэтгэл зүрхээрээ дэм тусуулж тодорхой хэмжээнд бас ивент тэтгэж баяр наадмаа бас тэгээд сайхан хийгээд ах эгчээ дагуулад, найз нөхдөд дагуулад бид нар маш олуулаа ирсэн. Тэгээд баяр наадам сайхан болж байна. Үнэхээр одоо багталтай сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. Ингээд нутаг усныхандаа болон одоо нийт өмнө говьчуудтайгаа 90 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд аз жаргал эрүүл сайн сайхан бүхнийг төсөөрөөё. Энэ нутгийн одоо бэр байгаамаа. Тэгээд энэ нутгийнхаа одоо 90 жилийн ойд одоо урилгаар оролцож байгаа дэх баяртай байна. Одоо бид одоодаа ирсэн Улаанбаатараас
Багтуу, найз нөхдүүд бас тэгээд үр хүүхдүүдэд дагуулад оролцож байгаа. Ингээд 90 жилийн ойд сайхан болж байна. Тэгээд 90 жилийн ойг тохиолдуулсан нутгийн зон олон ард түмэнд өвгд өгчдөд эрүүлэн хамгийн сайн сайхныг хүссэн мэдчилж байна.সমоос даваад тасны ярилцлагыг ажиглуулсан хүчтэй хэлбэрээр дөрвийн даваа хэлээ. Дөрвийн даваанд болсон гарсан бүрэн төгсдөө Ослог дэвжинээр файмын ачиг хэрэглэн ганц улсын харсан бэлж өгөх мачийн сарын хэрэгэд алдартай дэвжинээр файмын ачиг атсая. Улсын ачиг атсан сүлтөө үсгийн хөвсөн хэрэгэд аймын ачиг отхон баатар. Улсын ачиг баасан бүтээн эскилдэр ачиг хайд. Аймын гарсан гэрмэрж өгөх аймын зан цэсэр. Аймын гарсан зан зэрэгтэй аймын гарсан юм бат. Аймын гарсан ориг болтой аймын гарсан бадарч. Аймын гарсан энэ хоёртой аймын гарсан гам болдоор бүхэн бэрэлдэний дөрвийн даван дөрөлтөөр бэрэлдэний талбайд гарчлаа. Уусаг аймын гарсан нэм батнаар оюутан цэгэр талбай цэгэр шоудтай бэрэлдэний талбай гол төгсгөрлөө. Улсын харьцагцааны хүрчээсийг за дөрвөстөлөд хэдээсээ мэгний гүцэлээ. Улсын баруун дөрвөн гэрьяд өгөөмөр Монгол компани уснаар дэмжиж аймгийн гарсан намсрын ганцраг аймгийн гарсан юм батар дөрөв давлаа. За бүхэн бэрэлдэний дөрвийн давааны төгсгөл рүү аймгийн арслан цолтой хөгжүүлэлтөд хоорондоо таарч байгааг бодвол иргэн ямар хөө чансаатай бэрэлдэн болж байгааг харагдж байна. За талдаа дотор өрөөлдөө сүйсэн бүрэн төгсөрсөн араараа шамордсон. За дөрвөн мөстөлд тавсан мэгний гүцэлээ. Улсын давсан гэрээ тодорхой зэрэглэгийн станц дөрвөн өмчөд компани болсон гарсан бүрэн төгс аймгийн ачиг ганц үгээр давдаа. За хөнгөд цацад мэгний гүцэлээ. Хүн бүсийн цагт дамжуулах хүн бүсийн сүлжээ компани болсон гэж баасан хөө аймгийн өсгөлд ачиг хайд бараг дөрөв давдаа. Улсын өмнө болсон гэрээ туг аймгийн ачиг отхон баатар улсын ачиг алдан сүбээр дөрөв давж төрдөх сумынхаа 90 жилийн азар болсон бэрэлдэний шөвгийн найд шалгууллаа. Миний эцэг одоо ийм газар төрж өссөн би эндээс бас гаралтай гэж бодохоор үнэхээр бас сэтгэл одоо агших, омогших бас их сайхан сэтгэл төрж байна. Тэгэхээр үнэхээр бас сум орны наадам бол үнэхээр их сайхан болдгийм байна гэдгийг одоо бас хэлмээр байна. Одоо урлаг өрн сайхнаар бид гурвуулаад байнгын явж байсан. Түүнийхээ одоо өршимд одоо улсын тэрбийн уран сайхан гэдэг сайхан цол аваад осондоо маш их баяртай байна. Ингээд өнөөдөр бид гурав нэг сайхан Монгол улсын соёлын тэргүүний сайхан цол тэмдэг авсан явуул ер нь энэ өмнө улсынхаа ард түмэн болон ер нь их баярлж байна. Улсын ачиг баасан хөө гарсан хатсэргийг аймгийн гарсан баярын гэсэн фэйсбүүкээр тулаа. Өмнө гомсон байгуулагчдын иргэдийн газрын болон сайдын гадар зовтой зүүн харин бокос шүгэн чадварч үзсэн бокос барилданы тавд гарч ирсэн барилданы хавраатай шаваад ясыг үүсгэж байна. Амбатар тавд цаад аврахта бихэн гүцэдэ эрхэн гүндэт наадамчдаа Ардын хүмүүсийн гэрмөрөлчдийн анги хоёр наадам онсэм гомон гомсом усвэг одогдсны дүүгдэр ихтийн газруулсан одоо сайдгийн газар цоттой 128 бүхэн барилданы тавын даванд онсэм түргэн сумын хрият онсруу хэмжиж гацар түрүү бүх аймгийн арсан даваасан бүгийн баяр аймгийн зам цэсрэнгээр тав давж энэ өрөнданы шилжин дөрөвд шалгарч үлдээ.
За усамгийн давсмын рият тулааны цагтгаас дөрөв дөрөвчд компани өгсөн 50 гарсан бүрэн төгс өмнө усмын рият гайдна чиг отхон баатраар 5 Жанварын даны шөвлөг дөрөвд шалгуулдээ. За орших байг гарын шагналыг одоо гардаж орших байг одоо 2 хүн одоо усамгийнхаа өмнө усмын нэрийг гаргаж усамгтай төдөлгүй баруун бүс одоо сайн баригдаж байсан ийм одоо 2 хүн. За усамгийн сагсмын рият Монгол рээс бэлбэт нэгдлийн уурхачин дэмж улс нуруу хэн дэмжээний болсон харцаг бэмж аймгийн арслан оргил болдоор 5 өмнө улсын байгууллагын 90 жилийн ойцруулсан өчигдөр хэн бэрэлдэн шүгэл дөрөвд шалгарч үлдээ. Энэ жилийн баяр наадамд 9-5 төрүүлж Арслан цолны болзол хангасан Намсрай Жавын Батсуур хүндэт зочдын нэг байлаа. Өмнө говь сумынхан Шин Арслан Батсуурт улаан хээр зүсмийн морь бэлгэлж амжилтаа ахиулж авраг болохыг ёроолоо. Намсрай Жавын Батсуур нутгийн олонтой уулзаж, яриах өөрөө дэлгэж, батяар татуулж, наадам тухлан үзжээ. Наадамд өмнө говь сумын уугуул болон суманд ажиллаж амьдарч байсан олон хүн Монгол орны өнцөг болон бүрээс зорин ирсэн юм а. Улсын хурлын гишүүн Чимдийн Хүрлбаатар, Бат тогтхын Чоожил сүрэн, Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд, засаг дарга асан Цаянгийн Баатар, Цас чихэр зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүдж морилон сааджээ. Төрөлх сумынхаа 90 жилийн наадамд оролцоод явж байна. Би одоо 1977-оос 2000 оны хооронд одоо 20 хэдэн жил болж шүү дээ. Энэ хугацаанд одоо би ямар нэгэн хэмжээний наадамд оролцож, орон нутгийн Сум аймгийн наадмыг зохион байгуулж, тэрний комисс хийж, дарга хийж, удирдах явсаа. Олон ч наадам зочин төлөөлөгч яаж оролцож явсан. Тэгээ манай сумын наадам бол одоо онцгой сайхан байна. Ямар их хүн цогс энэ амьд байгаа бүх хүн цогсон биш үү гэж би ойлгосон. Хүмүүстэй уулзахад гайхамшигтай сайхан байна. Хаа байсан 40 жил уулзаагүй 50 жил уулзаагүй усуудтайгаа өчигдөр өнөөдөр бид уулзж байна. Сумын төвд орж ирсэн чинь одоо аймгийн төвд ороод ирсэн юм шиг ял цацраад. Гоё одоо сайхан ногоон байгууламжтай, мөнхийн ногоон гацуур энтертэй цэцэрлэг байгуулчихсан. Ер нь мундаг болсон байна. Ардын өвсгөлийн 93 жилийн Увс аймгийн өмнө говь сум байгуулагдсны түүхэд 90 жилийн ойд одоо хүрэлцэн ирж одоо бүхий тайлбарлагч хийж байгаадаа их сэтгэл өндөр байна. Улсын арслан бүрэн төгс тэргүүтээ Увс нуур галын одоо 20 гаруй улс аймгийн алдар цолтой бөхчүүд одоо хүрэлцэн ирж барилдаж байна. 128 бөх хүрэлцсэн энэ өмнө говь сумын 90 жилийн ойд зориулсан барилдаанд 86 одоо улс аймаг сумын цолтой бөхчүүд одоо оролцсон барилдлаа. 40 гаруй залуу бөх оролцлоо. Үнэхээр одоо дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж байна. Баяртай байна. Сэтгэл огшоод ирнэ. Сайхан байна. Өчигдөр хэн барилдааны 6-гийн даваа нэгэлээ. Улсын арслан бүрэн төгс аймгийн арслан энэ хоёрыг амлаж энэ даваанд улсын харцаг бэмбэж болсон чинь баасан хүнээр тунан барилдахаар болсон байна. За шүгэн дөрөв шалгарч утсан дөрвөн бүх ангарт харцаг шалгарын дэвлэлээр дэвэн дэвсээр баяр наадмын талбайд орж ирж байна. Увс аймгийн давсмын рият тулааны цагтгаас дөрөв дөрөвчд компани Увс нуур дэвжээний улсын арслан бүрэн төгс аймгийн арслангийн хоёроор 6 давж өмнө говь сум байгуулагдсны 90 жилийн өмнө хоёр наадамд түрүү зурулаа цантгаар шалгаран үлдлээ. Увс аймгийн сагсмын рият Монгол рээс математикийн уурхачин дэвж уснаруу хэн дэвжээний улсын харцаг бэмж улсын ачмаасын хүүгээр 6 давж өмнө говь сум байгуулагдсны 90 жилийн оны хоёр наадмын түрүү зурулаа цантгаар шалгарч үлдлээ. 93 наадмын нэг төрөл сурын харва өмнө говь суманд хөгжиж гооцсаг гарамгай мэрэгдүүд олон төрхийн бэлэгдэл болгон 1976-аас 1986 оны өмнө говийн сургуулийн төгсөгчид сур харвааны иж бүрдлийг сумандам бэлгэлсэн. 93 наадмын нэг болох сур харва энэ суманд хөгжөөгүй байсан. Тиймээс сур харвааны иж бүрдэлтэй болж байгаа нь
маш чухал үйлсийн эхлэл юм. Энэ цаг үеэс эхлэн эрхийн мэрэгэн харваачид бэлтгэгдэж гоц гарамгай мэрэгчүүд төрөх болтугай. Мэргэжлийн харваачид барьдаг ном сум, мөн хүүхдийн ном сум, хасаа тэргүүтнийг сумын удирдлагуудад гардуулан өгсөн юм а. Улсын давсмын гэрээд удааны цагтны станц дөрөв бүрийн гүйцэтгэх компаниуд Монгол улсын хэлбэрсэн бүрэн төгс улсын гэрээд Монголоос мэдмэтгэхийн уур хажим бүхэн дэвж уснаар дэвжэнийг улсын харцаг бэмжээнээр хүчтэй хэм барилдааны 7-гийн даваанд барилдахаар гарч ирлээ. Улсын гинэмэн хөвсөн улсын байгуулагдсны төвхөд 90 жилийн өмнө хоёр наадамд улс аймгийн алдарсалт 128 бүртгэж аваад самбагаан сорин өрсөлд төснөөс тэргүүн барилдаас гарч шалгарч үлдсэн хоёр хөхмөн барилдааны талбайд гарч ирж байна. Заарслан харцаг хоёр барилдааны талбайн төгсгөл дөрвөлжин барьцтай барилдааг хэвээрээд байна. Зоргож байна. Самгийн давсан цамын гэрээ тулааны цаглагааны стандарт бүрийн хөгжил компани Монгол улсын арслын төрвийн бүрэн төгс өмнө хөвсөн байгуулагдсны 90 жилийн оныг баяр наадам төрүүллээ. Самгийн цагийн цамын гэрээ Монголоос бэтмэд нэгдлийн уур хажин дэвж улснуур хэн дэвжэний улсын харцаг хэмбэж үзүүллээ. Түрүү хэн бай шагналыг орлог баригатын уугууларгийн аймгийн зан чөлөөт бүхэн улсын спортын гүржээгийн аажмын хань ур хүүхдүүдийг төлөөлөж одхонхоо аажмын шин дэлгэр түрүү хэн бай шагналыг гардуулж баяр хүргэнэ. Намрын буурал дэнж дээр газар газрын шилэгдмэл 800 гаруй алтан туурай тажнаа тоосоо өргөж морин тайртай төмнийг баясгалаа. Нас насны хурдаа хөдөлсөн уяачид зөвхөн өмнө говь сумынх байсангүй. Хяргас, зүүн говь, өлгий, ховд, наран булаг, тариалан, малчин, ховд аймгийн мянгад, эрдэнэ бүрэн, дөргөн, Баян өлгий аймгийн Баян нуур, Ногоон нуур сумын уяачид ч зорин ирсэн байна. Үрчээгийн гүржээ агсны хүүхдүүд их насны айргийн 5 морийг байлсан бол Санжийн дамдин агсны хань хүүхдүүд Жороо морины уралдаанд айрагдсан мордыг байллаа. Чогсмын тогтуур хатрай мордын төрөв болон айргийн 3, 4, 5 мордыг Жошийн цэнд агсны хүүхдүүд Соёлонгийн 3, 4 аман хүзүүн давгсан дөнөнг байлж Улиаставагийн хамт олон даагны уралдааныг шагнаж урамшууллаа. Чулуудан алтан гэрэл азарганы төрөг, монголчууд багш, алтан багш нарын хүүхдүүд үрээ морины төрөг, шарвын Нима Соёлонгийн төрөг байллаа. Айрагдсан бусад мордыг Булганы Уланбаяр, Баастын Баатаржав, Батын Даржав, Лавгжавын Батсайхан, Баярын Баатар жаргал, Легжиний Эрдэнэ чулуун, Далантайн Баатархүү, Хорхойн Жаан, Сандгийн Ванчин дорж нар шагнаж урамшууллаа. Чимд доржин Давааживын гэр бүл бүх насны 6-ад ирсэн морины уяач болон хурдан морины хүүхдийг байлж урамшуулсан бол Данралын Одон хүү төрлөх сумынхаа хамгийн дээр ирсэн 3 морийг шагнаж 1981 оны төгсөгчд унсан морио айрагдуулсан 30 хүүхдэд дурсамж хичээлийн хэрэгсэл бэлгэллээ. Айрагдсан морь шүгэрсэн бүхийн бүх медалийг Хомбрын Эрдэнэ хийлгэж өгсөн байна.
Ингээд би нутгийнхаа наадамд Дөнөн морины эхний байрны шагналыг даалаа. Улаанбаатараас одоо 5 мартаа 6 сарын 19 нутагтаа ирлээ. Тэгээд моридаа үе цаагаад нутгийнхаа 90 жилд баяраа сайхан баярлаад дааг маань айргийн тавтаа өглөө. Үрээ дүн соёолн их насны морид маань цолвартай өглөө. Төрж өссөн нутг маань хордон моридын хиймэрийг сайхан наадам боллоо. Улаанбаатар хотод ирээд нутгийнхаа 90 жилийн үед оролцож байгаад баяртай байна. 90 жилийн маань сайхан болж байна. Энэ 90 жилийнхаа үед би Дөнөн морины 3 4 айргийн 5 мордын үе байлаа. Баяр наадам сайхан болж байна. Хатраа жороо мордын уралдаан үзэгчдийн сонирхлыг татсан сайхан уралдаан боллоо. Хос мордон сайхан хос шалгаруулалт болж 90 хос мордон оролцсон нь наадмын нэгэн чимэг байлаа. Увс аймгийн Өмнө Говь сумын 90 жилийн ойн баярын үеэр нүүдэ баясгаж сэтгэл сэргээсэн нэгэн үйл явдал бол сайхан мордон сайхан хос шалгаруулах тэмцээн байлаа. Монгол мордын төгс бүрдмэл шинж, эмээл хазаарын уламжлалт соёл, Монгол дээл хувцсны гайхамшигыг харуулсан энэ тэмцээн нээлттэй бас сонирхолтой болсон юм а. Тэгэхдээ сайхан байна. Ер нь уралдаж манай уран утгын арга хэмжээ өгдөж үзээгүй юм. Тэгээд донд орж үзээр сайхан болд юм байна. Муйнаар яг нь ваад чинь адамдаа юу баярлж байна. Өмнө Говийн урлагаас уралдаж байна. Өмнө Говийн арт юмдаа өн баярын мэндийг хүргье. Би нэг одоо ерөнхийдөө ер нь жилийн урдаас ер нь бэлдсэн хүнтэй би. Тэгээд одоо ингээд газрын одоо сайхан хотод орж ирсэн байна. Тэгээд одоо ер нь шалгууралтуудаа явах бол байх. Тэгээд одоо сэтгэл өндөрлөл байна. Баянголбагийн иргэн байна. Тэгээд энэ сайхан хостой уралдаанд орж байгаа их баяртай байна. Тэгээд энэ хүмүүс хос мороор хос дээрээ гоёдаг энэ Монгол уламжил их сайхан байна. Миний хувьд бас сэтгэл өндөр байна. Сайхан наадам болж байна. Тэр болгон би морь унаад байдгүй 14 жилийн дараа морь унж байна. Сайхан санагдаж байна. Гоё байна. 14 жилийн өмнөх амьдрал маань нүдэнд харагдаж байна. Баянголбагаас оролцож байгаа. Өдөөний малчин хүмүүс бид. Тэгээ юуны төрөнд түүх 90 жилийнхаа хийж байгаа бүх Өмнө Говьчуудаа өнөөдрийн халуун баярын мэнд хүргэе. 90 жилийн үед ингээд хос мордон болж оролцож байгаадаа маш их баяртай байна. Ингээд монголчууд энэс урд нь хэдэн жил бол мотоцикл машин гэж ангарч ирсэн. Одоо сүүлийн үед бол ерөнхийдөө Чингисийн Монгол баг болсон доо. Ер нь баг морио бол би ч өөрөө машинтай мотоцикл байсан. Одоо бол тийм яг мориороо наадж байгаа. Ер нь одоо 2 жил морио унж байгаа. 2 хоног
Өмнө гоо шүү да болон та бүх Монголын ард түмэн залуучууд бүхэн та бүхэндээ мотоцикл машин байсан ч мөртөөгөө бай. Моророо малаа хариулъя. Монгол мөртөө, Монгол дээлтэй, Монгол эмээлтэй, хазаартай мөртөөгөө байяа л гэж л би уриалмаар байна да. Сумын 90 жилийн төвөгд ойн бэлтгэл хангах, ойг зохион байгуулахад сэтгэл санаа эд материалаараа манай сумын нийт ард иргэд болон Улаанбаатар хот дархан Эрдэнэт, Шарын гол бусад аймаг хотуудад амьдран суугаа өмнө говьчууд өмнө усамтай ажил өндөрлөөрөө холбоотой бүх хүмүүсд дэмжиж тусласныг энд баяртайгаар уламжлахыг хүсэж байна. Өмнө сумын 90 жилийн ой болж байгаа энэ сайхан дэлгэр цаг сүүлийн 3-4 жил байгаль цаг агаар ангаад этгийн маань гişгүйнэн хайрдаж өвс нугаа сайхантай хургуул бороо олимптэй хүн ардан цоо тэнгэр малын тарган тавтай өрдөлөөрөө өсөн өндийж мал сүрэг маань хагас жилийн байдлаар 200 мянга төгрөж түүний дотор хонин сүрэг 1974 оны тэртэг амжилтыг давтаж 100 мянган буюу бөмбөг хонтой болоод байгаа уламжлалт надад байна. Улс аймгийн өмнө усум үйсэн байгуулагдсны түүхэд 90 жилийн ойн баяр төсрүүлсэн баярын гүндэтгэлийн хурлын үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Одоогийн Улс аймгийг Чандман уулын аймгийн Баян Чандман уулын оршуу болгон нойрчлон байгуулахад тус сум анх Үлдээ жаргалан туулын сум нэртэйгээр үйлсэн байгуулагдсан төвхтэй. Үлдээ жаргалан туулын сум нь 5 баг 150 нэрхтэй байгуулагдаж анхны дараагаар Хүлдгээ занг сонгогдсон ажиллаж байсан бол анхны багийн дараагаар зоригт, очир, амгуулн нар ажиллаж байжээ. Улмаар засаг захиргааны өөрчлөлт дахин хийгдэхэд буюу 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн улсын баг хурлын тэргүүлэгчдийн 5 дугаар тогтоолоор Чандман уулын аймгийн Үлдээ жаргалан туулын сумыг Улс аймгийн өмнө сум хэмээн нэрлэжээ. Энэ зохион байгуулалтыг одоогийн байдлаар үзэхэд өмнө сумын Харьяалал, Наранбулаг, Үлгийн сумууд Завхан сумаас 2 баг, Говд аймгийн Дэргэн сумаас 2 баг тус багтаж байсан байна. Ийхүү өмнө сум нь 13 багтай, 1000 гаруй өрхтэй, 5000 гаруй хүн амтай, 300 гаруй мянган толгоомлтойгоор газар нутаг хүн ам малын тоогоороо Улс аймагтай төдийгүй улстай том сум болон байгуулагжээ. Амьдрал ахуй гарал үүсэл үзэл сортол огт ялгаагүйгээр тэр хүмүүсийг нэгтгэж байдаг юм гайхамшигтай юм бол төрсөн нутаг. Бүр тэнцэж одоо бас холын зай туулж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ нутагтай байх, төрсөн бууцтай, жалгахтай байх. Өөрөө би тэр нутгийг хийж нийлэх яасан сайх юм бэ гэж үнэхээр одоо бодогддог. Тэгээд бас энд бол одоо зөвхөн энэ төрөөгүй бидний хүүхдийн хүүхэд тийм ээ та нарын хүүхдийн хүүхдүүд хүртэл миний өвгийн нутаг, аавын нутаг гэж, ээжийн нутаг гэж ингэж одоо хурц ирж бас энд сууж байгаа. Тэгэхээр энэ баяр бол зүгээр нэг одоо 90 жилийн ой тэмдэглэл үйл явдлаас гадна энэ төрсөн нутгийнхаа буян хишхий тэмдэглэх, энэ дээрээ бахархах, төрсөн нутагтай байгаараа бахархах, эх оронч үзлийг бас одоо илэрхийлэх их том баяр болж байна гэж одоо бид одоо бодож үнэхээр одоо баярлаж талархаж байгаа юм аа. Дархан хотод суугаа Улс аймгийн өмнө сумын уугуул иргэд энд ажиллаж амьдарч байсан нийт хүмүүсийн нэрнээс тав ихэд шилтгэлийн мэсгээр шүлээ. Манай Дархан аймагт 138 өрх байдаг. Яг өмнө сумаас яг одоо энд ажиллаж амьдарч байсан
Энэ ялангуяа одоо зах зээлийн шилжилтийн үед 90-аад оноос эхэлж шилжиж очсон өрхөд маань 60 гаруй хүн байдгийг. А зүгээр одоо миний хөө ч юм уу одоо дорж дондгийн хөө ингээд тусдаа гарсан энэ өрхөдийг тооцоол нэг 200-300 гаруй байдаг шиг байнамаа. 1974 онд Бөмбөний баяр хийж манай өмнөөсөн хийсэн төвхтэй энэ 2014 онд бас Бөмбөний маань одоо 100 гарсан юм байна. За ингээд энэ Монгол Засгийн мэгмэрийн хөр хөгтөд ээжээс Бөмбөний баярын хурал 1974 он Уушаамгийн өмнө улсын орлогоор гээд урд Элсэн Монгол гэдэг газар хийжсэн юм гоё төв зур байна. Мабут янж гэж юм хүмүүс Монголд зохион байгуулж ирсэн байна. Би Уушаамгийн өмнө говь сумд төрж өсөөгүй. Миний аав Сосын Жамсан гэж хүн Уушаамгийн өмнө говь сумын орлого барьгээд төрж өсч амьдарч одоо Дахуул аймагт амьдарч байгаад өөд болсон байгаа. Тэгээд энэ нутгийг олон жил зорихыг хүсэж өдөө хүрсэн. Тэгээ өнөөдөр ямар байдлаар ирсэн гэхээр миний аав нэгэн дуу маш их дуулдаг байсан учраас энэ дууны үгийг санаа ирсэн юм аа. Би энэ дууны зүгээр халтгаа хэсгээс аялчаа гэж бодож байна. Оттон татта дүнья хацаа Борол ханган сайхан нэгэгөө Бүрэн хүртэх арэлами Борол авэмин нутгаху Өмнө сон байгууллагын 90 жилийн ардын өвсөлтийн 93 жилийн гал халуун мэндийг Эрдэнэ тодтох нутгийн зөвлөлийн зүгээс мэдчилж байна. 2000 онд анхны хурдаа гэж байгууллагын анхны нутгийн зөвлөлийн дараагаар манай аав монголчууд багш сонгогдсон ажиллаж байсан. Аавын минь ажиллаж байх хугацаанд сумын маань 70 жилийн ой болж ойдоо нутгийнхаа зон олныг зохион байгуулж амжилттай оролцсон. Одоо манай нутгийн зөвлөл 30 гаруй өрхтөө 60 гаруй иргэдтэй 14 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 90 жилийн ор тохиолдуулан Эрдэнэ хотцог нутгийн зөвлөлөөс бүтээн босгосон хүндэтгэлийн самбарыг хүлээлгэн өгснийг батламжлаа гэж. Үр ачтаа өвлүүлжүүлдэ газар шороо минь үргэлж мөнхийн сэтгэл туяатаа төрсөн нутаг минь өмнө говаа. За би бол хорлогоор гэдэг нь за миний хань үйлдвэр гэдэг миний хоёр аав хоёулаа лам ийм учраас бас орон нутгтаа шашны талын одоо хэдэн мөрхөн бичлээ гэж байна. Алтан нутгийн цомог махан дүүсээ. Хаан хүнд төлөвлөсөн хаан үсэн байгуулсан 90 жилийн халуун байг гэж мэдчихье. Хүний төрж ирсэн нутаг ус гэдэг юугаач шишгүй нандин зүйл байдаг үлээ. Энэ баярын өдөр төрсөн нутагтан ирж хаан гэдгийн сэтгэл зүрхний баярыг хуваалцаж байгаа энэ баярт мөчид сэтгэл зүрх көглөгдөн догтлож баяр хөөрөөр дүүрч байна. Би 53 жил өмнө одоо энэ яг Уушаамгийн өмнө говьсон намрын гол гэсэн газар төрсөн. 53 жилийн дараа энэ нутагтаа энэ ой тохиолдуулж ирж байгаа өнөөдөр та нөхдөд бүгдийг хараа маш их сэтгэл омогшин хөдөлж байна. Манай сум бол хөгжиж байгаа, манай аймаг бол хөгжиж байгаа, улс орон хөгжиж байгаа, хөрвөөс хөгжиж байгаа.
үнэндээ юутай ч зүйрлэшгүй эрхэм нандин шүтэн бол угаасан ус унсан газар шороо минь билээ. Увс аймгийн өмнө говь сум дөрвөд төмний өлгийн нутаг. Холын холоос мөнгөрн сайвалзах алтан хөхийн оргил, улаастан шил, бүргэд халин дүүлэх ёлын шил, шалмын хоо, дуниартан сэнхэрдэх хөх хорой, сэрүүний шил, мөнгөн утас шиг туузрах ховд намрын гол, намрын тууз ногоон хөндөй уусын чамд усны холоос ирэх зочдон цэнгүүлэн угтах шигэ.